Өглөөний хүргэлтээ авъя. Өнөөдөр бит 3-ын амралт дуусаад Бээжин лүгээ буцах юм. Тэгээд хурдны галт хэрэгт 6-7 цаг явах болохоор замдаа идэх юмнуудаа бас авчлаа. Өнөөдөр 12 цагаас буудлаа хүлээлгэж өгчөөд бас нөгөө түрээсийнхээ машиныг авчиж өгчөөд тэгэд 12:30-аас билүү 40-с ч үлээ. Галт тэргэндээ суугаад буцандаа азар нөгөө машин түрээслүүлдэг газар яг вокзал дээр ихгүй, тийм болохоор шууд алхаад орчих юм. Амралт юу н сайхан амрлаа. Нийт 6 хоног амрлаа. Яг л далайн эрэг дээр үзэх ёстой зүйл, тоглох ёстой зүйл, аялагчид юу үздгийг бүгдийг нь очиж үзсэн. Харин амжуулж чадаагүй нэг юм нь энтхийн хоолыг идэж амжсангүй. Уг нь би бас идэ гэж утсан. Данч манай хоёр нэг далайн хоол хүнс хэрэгэлдэхгүй болохоор ч тэгэл угаасаа бит 3 ингээл гадуур юм үзээ явж хахад гэдэс үлсэн шүү дээ тий. Тэгээ тэнд байгаа юмнаас л ингээд сонгоо итчихдэг за. Тэгээс биш яг ингээд зорж хоолны газар мазар яг далайн хоол итгээд ингээд зорж очиагүй юм. Тэрэндээ жоохон харамсчлаа. Уг нь би чи ямар их идэх дуртай байлээ гэж юу. Ер нь хэттүүд бол гайхах байхаа. Явж бүр далайн эргийн хот очичоод далайн хүнс идээгүү гэхлээр яг сумтай л гэж бодно гэж юу. Гэхдээ тэгэл хүүхдтэй хүмүүс ч ер нь аюулгүй сонголтоо бодоол мэддэг сүлжээ хоолны газруудаараа л ингээд хэсээ явчих юм биш үү. Уг нь бас халуун ногоотой загсны айгу алдартай гэжсэн. Загсны ходоод нь бас айгу алдартай гэжсэн. Гэхдээ ер нь тэгэл идэх юм бол байсан баха. Данч нэг зорж очиж хэттүүдээсэн бол тэд нар чинь ингээд нэг өдрийг хоолндоо зарцуулаад хоолны газраа сонгоол захиалгаа өгөөл очрлол ингээд орно штэ. Бит 3 бол ер нь их тэгсэнгүй. Гэхдээ зүгээр. Хоол ирсээр бод бичлэгээ тасчихгүй тий. Аяллаа зардлын хувьд сая тооцож үзлээ. Тэгсэн чинь нийт 10,000 юан орчим 5 сая төгрөг гарсан байна. Төсөөлснөөс арай жоохон өндөр. Гэхдээ за ер нь ийм л болох бах төө. Угаасаа нэгэнд цаг хугацаагаа зараад аялах гэж ирчээд үзэх ёстой юмнуудаа мөнгөө төлөөд үсгэл хэрэгтэй. Бас айхтар нарилаад байж болохгүй шүү дээ. Тэглээгээд нэг амир хамгийн үнэтэй билет хамгийн айтайхнуудыг аваад авах бас яг боломжгүй болохоор ер нь нэг дунджаар л аялахад ийм зардал болж байна. Гэтэ яг ингээд задаргааг нь яривал за Бээжингээс Урунчин хотлоо. За том хүний 480 юан лөө 250,000 төгрөгийн отчээ. Тэгэхээр чи ирэх очих юм. Том хүний 500,000 төгрөг. Хүүхэд тал үнээр гэхэлэр чи ингээд сая 250,000 төгрөг болчихж байгаа байхгүй юу? За тэгээд буудал болохоор 380 хэд гэсэн бэлээ. За мартсан. За 400 яана гээд 200,000 отчээ. Энэгээр 6 хоног. Тэгэхээр сая 200. За тэгээд машин түрээс болохоор 6 хоногийн түрээс 1000 яанасан. Тэгчээд энэ дээр зогсоолын мөнгө, энтхийн зогсоол харихаа очиж Бээжинтэй харьцуулахад хамаагүй хямдхан юм билээ. Тэгээд дээрэс нь бензин бас энэ дээрээ хямдхан байт юм билээ. Тэгэхээр машинд 300 юан орчим, 650,000 төгрөг орчим. За тэгээд элдв үзүр үйлчлэгээний газрууд бас баг Бээжин шиг үнэтэй юм билээ. Нэг хямдхан биш. Амтны хүрээлэн л гэхэд Бээжингийн зэрлэг амтны хүрээлэнгээс үнэтэй. Эсвэл яг ингээд аялын сезоны улирал байгаа болохоор чи үнэтэй байгаа юм мэдгүй. Гэтэ ер нь үнэтэй юм билээ. Тэгэхээр өдөрт нэг газар руу явлаа гэхэд тэрнийх үүдэнд дор хаяж нэг 200 орчим яана. Билетээ авч байгаа хгүй. Тэгэхээр хүний 100,000 төгрөг. За тэгээ 5 хоног ийшээ тийшээ явлаа гэхэд чинь тэгэл сая 500 төгрөг орчим нь баг билетэнд явцсан байгаа хгүй. Тэгэл үлдсэнгээр нэг хоолундаа гадуур дотор дэлгүүр хошоо орох хүүхдтэй ганц нэг тоглоом наадаг наалт энэ төр авч өгвөл тэгэл яг л 10,000 юан 5 сая төгрөг болсон байна. За Бээжинд ирлээ. Бүчим хിവэрэ халуун л байна. Гэртээ ирчих ямар хоол хийгээ суултай нэш гаднаас хоол захиалчээ. Тэгээд дараа 7 хоногоос гурлаа ажил хичээлтэй анхааранда. Хүүгийн хичээл 8 сарын 31-нд эхэлхийн гэсэн бүтэнсээ өдөр. Нөхөрч яхав тэгээд амралтанд туссан юм чи ажилд орох үз. Би харин яана. Йоо. Яасан бэ гэхлээр удирдагч багштайгаа харьцаагүй баг 2-3 сар зуны амралт эхэлснээс хойш юусаа харьцаагүй за. Багш угаасаа хэлсэн. Багш болохоор өөрөө амарна гэд. Тэнгүүдээ оюутан судлаачид зуны амралт гэж байдгүй шүү. Амархгүй шүү та нар бүгдээрээ судалгаагаа хийгээрэй гэсэн за. Би бол амарсан. Ерөн зуны амралтаар баг нэмж судалгаа ерөөсөө хийгээгүй. Одоо яана дараа 7 хоногоос очиж уулзна. Би одоо юугаа хэлнэ? Багш намайг загнахал байх. За мэдгүй ямар ч гэсэн өмнө нь хийсэн юм а тэгэл
сэргээгээл бариад очихоос би нөгөө хүүгийнхээ хичээлийн хэрэгслийг бэлтгэгээд за жижиг дэвтэр үзэг балж яхав. Тэгэл гаднаас ч гэсэн олчиж шít. Тэгээд нэг цүнхийн пүүцтэй хамт загсан байсан. Ерөн сургуулийн сурагч нар заавал нэг цагаан киттэй байх ёстой. Тэгээд багш нь хэлсэн өдөр заавал бүгдээрээ цагаан кит өмсөж ирнэ гэд тэгсэн. Гэхдээ цэцэрлэгт нас хүүхэд болгон цагаан киттэй байх ёстой гэдэг байсан. Гэхдээ өөрийнхөө хуучин китэнд багтцсан болохоор тэгээд ч одоо шинэ сургуульд орж байгаа юм чам. Шинэ кит авсан. Тэгээд энэ хоёр китнээс өмсөлж игээд аль нь найтайхан байна. Тэрийг үлдээгээд нөгөөнийг нь буцаахын хүмүүс нас нат шиг жоохон өргөн бандгар дүүхэлтэй. Бандгар биш. Миний хөл бандгар байхгүй юу? Багын л бандгар байсан. Би цэцэрлэг багаан мангтай юм туранхай жоох охин байгаа шүү дээ. Гэтэ би хөл аягүй бандгар заа. Ингээд төвөл өмсөн ч гэсэн ингээд маханд болцоогаад гараад ирдэг. Хүмүүс маань бол жоох өргөн дүүхэлтэй тийм болохоор нарийнхан пүүз, нарийн готл өмсгөж болохгүй. Нөхөр маань хараа амар нарийнхан үлдээ заа. Йоо яаж тогтдгийг гэмээр. Тэгсэн чи хүү маань бит хоёрыг бас айлын жарич дөрөч өгөө нэг дундчихсан л байх шиг байгаа. Тэгээд бас хүүдээ дөрөв ширхэг сурагчийн цүнх загсан. Тэгээд зүүлгэж үзүүлжгээд нэгийг сонгоод гурвын буцаая гэж ботсон боловч бас жоохон сонь санагдлаа. Тэгээд би бас яг одоо юм өргөвч сайн мэдхгүй. Одоо сонгож үзэж штэ. Тэгсэн чи нэтээс харжаад хамгийн айтайхны сонгоч гэж утсан чи манай энэ хавийн нэг хүүхдүүдээ бас одоо ингэж дөнгөж нэгдүгээр ангид оруулж байгаа. Эцэг эхчүүдийн групп байдаг байхгүй юу? Ээж нарын групп байдیں۔ Тэгсэн чинь тэрэн дээр нэг 5 6 брэндийн хүүхнүүд амар их ингэж магтаад исэн байхгүй юу? Тэгэд өөртөө болохоор тэр брэндүүдээс хүүхдтэй 1 2 цүнх авцсан гэдгсэн. Тэгээд амар сүртэй магтаад ахлаар нь тэр цүнхнүүдийг харсан чинь амар үнэтэй заа. Тэгэд ихэнх хүүхнүүд авсан цүнх нь болохоор 500-аас 600 яа 250-аас 300 мянган төгрөгийн цүнх заа. Надад бол амар үнэтэй санагцсан. Юу вэ тэгээд үсрээл нэг юм уу 2 жилч баг барихгүй шүү дээ тэр цүнх гэж. Муудахаас нүмн айгуул сонирхол нь буурч ин үз. Тэнгүүд нь би хамгийн үнэтэй брэнд нь биш арай гайгүй боломжийн үнэтэй брэндээс нь 4 цүнх авч байгаа байхгүй юу? Ер нь тэгээд нэг цүнх нэг 150 мянган төгрөг орчим авчий гэж утсан. Тэгээд сая бүгдийг нүцсэн чинь юу амар сонь цүнхнүүд заа. Яаж ийм цүнхнүүдийг гоё гэд амаа болохгүй магтаад ирсэн би л амар гайхсан. Ууг нь цүнхний стандарт ч ер нь энэ насны хүүхдэд 750 граммаас бага жинтэй байх ёстой гэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь зарим цүнхэнд бүр 900 грамм заа. Тийм хүнд цүнхэн дээрээс ном хийж хэрч яах юм болж байна. Тэгсэн чинь ээж нар нь болохоор зүгээрээ явж хүүхдүүд ямар цүнх барих биш бид нар л барих юм чи өөрсдөө тааруулаа авчи энэ төр гэсэн цаад амар. Тэнгүүтээ нэг ингэ гаднаа нэг хитрхи юм хатуу нэг тийм хөөхөн тэнгүүтээ яг юм тухтай байна уу эвтэйхэн байна уу гэхэлэр битгүй надад л энэ дөрөв цүнхнээс таалагдсан цүнх үнээр алгаа бүгдийг буцаамаар санагдсан. Нэг хүүхдэд эвтэйхэн гэхээсээ илүү зүгээр л нэг манай хүүхэд ийм цүнх үрдэг гэсэн ээж нар энийг тийм баярхал явагдчих шиг санагдсан. Тэгэнгүүтээ нэг ээж за манай хүүхэд ийм хурууны хэгээр онгоодог усны аяг авсан. Ер нь одоо ийм аяг л хэрглэж хэрэгтэй. Тэгэхгүй бол өөр хүүхдүүд аягнад юу ч хийчих юм билээ ч гэж шиг за нэг сонь юм яриад за бай.